Мэдээллийн хөтөлбөрт анхаарал хандуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээллийг танилцуулъя. Хөвсгөл аймгийн Бүрэн тогтмол сумын нүүрстэн амд өрөмдлөг дээшлэлтийн ажил хийхээр ирсэн BlackRock компани үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоног зогссон. Тэгвэл BlackRock компаниас манай телевизэд албан ёсны дараах мэдээллийг ирүүлсэнийг бүрэн ихээр нь хүргэж байна. Хөвсгөл аймгийн Бүрэн тогтмол сумын нүүрстэн амд өрөмдлөг дээшлэлтийн ажил хийхээр кемпэ байгуулад байсан BlackRock компани үйл ажиллагааг өмнө дэгдэн хүчээр зогсоосон үйл явдал сайхан болсон. Уул уурхайгүй хөвсгөл төрөмс байгууллагын удирдлагууд компани үйл ажиллагааны тухай холбогдох байгууллагуудаас лавлгаа авалгүйгээр удаадараа ташаа мэдээлэл хийж иргэдийг төөрөгдүүлэн улмаар олон нийтийг өмнө төрхөрж хуулийн дагуу өрөмдлөг дээшлэлтийн ажил гүйцэтгэхээр очсон компани ажилчдын амь нас эрхчлөө төрж бүхэл гэр бүлэр хүүхдийнх нь амь насандаа халтахаар занл хийлэн тан хайрч уг ажлыг хүчээр зогсоон өмнө дэгдээсэн. BlackRock компани хувьд өмнө саман үүсэхгүй үүднээс төрөмс байгууллагын албан шаардлагыг хүлээн авч кемпэ болгосон болохоос өмнө таригчдын шаардлага хууль ёсны байснаас хүлээн аваагүй гэдгийг онцолжээ. BlackRock компани Монгол улсад хүчин төгөлдөр дахан мөрдөж буй альва хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниг хууль бусаар холбоорлолт хийж байна хэмээн буруутгах нь өөрөө хууль бус шаардлага юм. Тус компаниг хайгуулan үйл ажиллагаа явуулгаас өмнө 50-60 хүнд дааци автомашинаар нүүрс зөөсөн гэх яриаг иргэний хөдөлгөөний зүгээс идэвхтэй тараасаар байгаа. Асперменен компани аваад болон нүүрстэй төслийн ашиглалтын талбаануудаас ямар нэгэн ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. Үүнийг батлах баримтанд холбогдох байгууллагууд болон компанид биеийг үүгээр мэдэгдэж байгаа гэн. Түүнчлэн нүүрстэн амд хайгуул бус олборлолт хийхээр ирсэн байсныг төрийн бас байгууллага болиулж чадсан мэтээр худлаа мэдээ тараасаар байна. Уул уурхайгүй хөвсгөл төрийн бас байгууллагын төлөөллийг аймгийн иргэдийн хамтаар ирэхэд энэ талаар олонтоо тайлбарласан бөгөөд манай компани наривчилсан үнэлгээ байгаль хамгаалах төлөвлөгөөг төрийн эрх бүхий байгууллагаар батлуулахгүйгээр ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар огт төлөвлөөгүй. Зөвхөн хайгуулын ажлыг гүйцэтгэх гэж байсан хэмээн тайлбар өгч байсан байна. Ер нь уул уурхайгүй хөвсгөл төрийн бас байгууллагын зохион байгуулсан жигсаалыг Улаанбаатар хотод амьдардаг иргэд удирдах ихэнхийг нь аймгийн иргэд бүрдүүлсэн анхаарлаж байгаа. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг иргэд хөвсгөл аймгийн нийт иргэдийг төлөөлж чадах уу? Чадахгүйгээр барахгүй бүрэн тогтгочдыг төлөөлж бүр чадахгүй юм. Бүрэн тогтгох сумын иргэдээс тус өмнөд 3 хүн оролцсон. Бүрэн тогтгочдод BlackRock компаниг эсэргүүцэх тэр тусмаа үйл ажиллагааг нь зогсоох санаа байгаагүй. Байсан бол тус компани хайгуулын төлөвлөгөөг баталж өгөхгүй байх байсан. Олон нийтийн сүлжээгээр Улаанбаатараас дархны замд үүссэн цагаан сарын үеийн төвчрлийн зураг мөн 2017 оны гамшигын сургуулиудын зургийг тус 50 хөвсгөлийнхэн бүгдээрээ уул уурхайг эсэргүүцсэн жагссан мэтэр олон нийтийн тархийг удаа угаах гэж оролдож байгааг BlackRock компани зүгээс буруу шааж харамсаж байгаагаа илэрхийлжээ. Төрийн бас байгууллагаас ирүүлсэн хайгуулын үйл ажиллагаа зогсоох шаардах бичиг нь хууль бус бодиттой байдалтай нийцэхгүй байгааг дурдж BlackRock компани зүгээс хариу албан тоотыг сайхан илгээсэн байна. Цаашид мэдээлэлгүй, мэдээлэл муутай байгаа Хөвсгөл аймгийн иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна энэхүү үүмэнийг хууль хяналтын байгууллагад гомдол гарган шалгуулах шаардлагатай бол Монгол улсын хууль тогтоомжийн дагуу дараагийн арга хэмжээг авч өөрийн хууль ёсны эрхээ хамгаална гэдгээ BlackRock компани зүгээс ирүүлсэн мэдээлэлдээ дурдсан байна. Та бүхэндээ BlackRock компаниас ирүүлсэн мэдээллийг бүрэн ихээр нь хүргэлээ.